Хүүхэд бүрийг ижил тэгш оролцоотой хөгжиж дэвших боломжоор хангах ёстой гэж утсан байна. Ингэхдээ олон төрлийн сургалт үйл ажиллагаанд зарцуулахад дэмжлэг болох үүднээс ирээдүйн сангийн хүүгийн орлогоос ашиглаж болно гэдгийг хэллээ. Сангийн 65%-ийг ашиглалт матамлын нөөц ашиглалтын төлбөр бүрдүүлж, түүнээс бондын хүүгийн орлого 200 гаруй тэрбум төгрөг орж ирдэг байна. Үүгээр хүүхдийн хөгжлийг дэмжих боломжтойг тайлбарлалаа. Нийслэл болон хөдөө орон нутгийн хооронд хөгжлийн ялгаатай байдал одоо хүүхдэд энэ одоо хөгжүүлэх үйл ажиллагаанд бас тулгарч байна. Тийм учраас энэ үйл ажиллагаанд одоо бүх хүнд тэгш боломж олгохыг, бүх хүүхдэд тэгш боломж олгохыг зорио гэдэг ийм агуулгаар. За дээр нь хамгийн гол зүйл нь хууль батлах нэг хэрэг, боловсруулах нэг хэрэг, гол нь энийг хэрэгжүүлэх оновчтой механизм болон санхүүжилтийн тогтолцоог одоо бүрдүүлж өгөхийг зорьсон. Эрүүл саруул хугацаа цэргийн албанд яваад бусаж ирэлгүй амнасаа алдаж байгаа цэргийн албан агчийн асуудалд анхаарч хариуцлага тооцоог арчсан намын бүлгээ шаардлаа. Хүний эрхийн комиссийг байлцуулж авсан тайлбараар сүүлийн 10 жил 144 албаагч эрүүл мэндээр охирч 46 албаагч амнасаа алдсан нь хэсэгхэн шуураад өнгөрөх явдал биш гэдгийг санууллаа. Нэг ч удаа Батлан хамгаалахын сайдын түвшинд хариуцлага өгөх. Ийм учраас энэ асуудал ингэж өжгөрн даамжирч одоо хэвийн үйл явдал болтлоо. Нэг удаа 7 хоног шүүгээд өнгөрдөг болтлоо ингэж явжээ. Ийм учраас Батлан хамгаалахын сайдыг огцруулж улс төрийн хариуцлага хүлээлгэх ёстой. 5 дугаар сарын 14-ний өдөр улсын их хурлын гишүүн Бом Очир сонгогчийн идэвхийг нэмэгдүүлэх оролцоог хангуулах үүднээс ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн барьсан. Бүлгүүдэд ирсэн мэдээллээр хуулийн төслөө эргүүлэн татсан тул дахин тайлбар өгөх шаардлагагүй гэж үзсэн байна.